За сайн байцгаана уу. За өвөл болж байна. Өвөл хайнд ирлээ. За тэрний юу гэсэн үг вэ гэхээр маш эрт харанхуй болдог те. 6 цаг болоод харанхуй болчдөг. Тэгээд монголчууд бид нөгөө нэг цаг агарын орчноос ч юм уу магадгүй орчноос хамаарч маш тийм бараа утас өмсдөг. Та бүхэн ажигласан бол годомжинд явж байгаа хүмүүс ихэнх нь бараа утастай байгаа. Тэгээд тэрний бас нэг сул дагавар нь болохоор маш хүмүүс юунд барь хүүхдүүд ялангуяа машин маш их дайруулах автоэрийн осолд өртөх магадлал маш ихтэй. Гэхдээ тэд амар ослууд их гардаг, бичлэгүүд бас явж идэг. Тэгээ баахан нөгөө фэйсбүүк дээр шеэрлж мэйлдэг тэгэл өнгөрдөг те. Тэгэхгүй магадгүй зөвөр ийм энгийн шийдлүүд байна. Одоо жишээ нь энэ бол ингээд зүгээр бараа утсан дээр ингэж хийгээл. Тэгэл та бол харанхуй шүүн те. Бүрхийн шүүнд бол танай жоохон хүүхдүүд үр очиж нэг арай тод болчихж байгаа юм. Тэгээ нөө сургуулиуд хараад явж байгаа хүүхдүүд чинь тод харагдана. Тэгээд машин одоо тэгээ дайруулах, мөргүүлэх, санаа сүгөөгээ дайруулах автоэрийн осолд орох магадлал уурчиж байгаа. Тэгээ энэ заавал ийм төмөр ийм байх албагүй зүгээр л энэ нөгөө хүүхдийн цүнхний гадуур хийсэн тод хийсэн материал шүү дээ тий. Тийм материалаар л хийчих бас болон зүгээр ирзэн ингэж хийгээл хийчихэж байгаа. Сургуулийн хүүхдүүд зам тээврийн ослоор нас орж байна. Тэгэхээр энэ бол бас ноцтой байгаа учраас бид хэдүүлээ өөрсдөө хийж чадах магадгүй юм жижиг гарын доор материалаар бас сэргийлэх нэг чухал юм болов уу гэдээ уриалж байна. Тэгэд энэ магадгүй зөө өрөөлөг гэж бодож байгаа бол та бүхэн бас түгээд хүмүүст шеэрлээд хүргээд өгөөрэй гэж хэлэхээр